За сайн байцгаана guys. Өнөөдөр хэдүүлээ M7 буюу те одоо email-ийн дэлхийн аварга шалгаруулахад email-ийн тэмцээний талаар одоо ярья. За тэгээд үндсэн тэмцээн болохоор нэг 3 үе шаттайгаар явагдаж байгаа. За эхний үе шат болохоор wild card. За wild card-ыг одоо манайх баг мэддээ байлгүй дээ. Одоо ерөнхийдөө одоо region-гүй гэх юм уу одоо их тийм орнуудад боломж олгож wild card гэж одоо гаргадаг байгаа. За энэ чинээс 2 баг гарах боломжтой. За тэгээ үндсэн тэмцээн рүү орох боломжтой. За энэ чинээс нэг юм 8 баг оролцож байгаа. За тэгээ team zone. За бусдыг нь бол ерөнхийдөө тэгсэн мэдхгүй байгаа учраас одоо нэг яриад юм яах гэж бодож байна. Одоо энэ бол бусд хүмүүс бус багууд тайлбарлсан байлээ. За энэ чи Virtus Pro гэж хэлт мэдэн. За энэ чи нэлээд ер нь сайн ус байдаг санагч байна. За манай үндсэн бүрэлдэхүүнд Bright K, Kenny, Zigsaura, Bankai. Ер нь бол нэлийн залуу бүрэлдэхүүнүүд байгаа. За тэгээд Zigsaura өөр болохоор IGL хийж явах юм байлээ. За тэгээд Swiss Stage. За энэ ч яг үндсэн одоо топ багууд мань байгаа. За тэгээд энэ ч ер нь онцлог баг гэвэл одоо Onyx Индонез орж ирсэн байгаа. За Onyx Филиппин бол энэ ч байхгүй. Яагаад гэвэл одоо тэмцээнээс орч чадаагүй. За чадаагүй одоо орч. За ер нь чадаагүй дээ. Тэмцээнээс хасагдсан. За тэгээд Team Liquid. Liquid-ийн хөр нь бол энэ өнгөрсөн жил бол нэлээд сайн явсан да. Ер нь бол баг энэ жил авраг авчих уу гэж нэг олон хүмүүс ер нь их бодож байгаа юм билээ. За ерөнхийдөө нэг юм. За тэгээ knockout stage ер нь бол double elimination-ээр оногсон баха. За энэ ч тэгээд үндсэн 8 баг орж ирээд явах байгаа. За би тэгтээ team zone-ыг бол wild card-аас часайл гэж бодож байна. Ер нь бол гарч байгаа. За эхний тоглолт одоо 3 цагаас өнөөдөр 3 цагаас явагдах байгаа. За тэгээд watch party хийгсэн чи болохгүй юм шиг байлээ. За тэгээд ер нь хинж тоож үзэхтэй тэгээд. За одоо 10 за одоо хэдээс үлээ 3-аас байсан баха. 3-аас team zone эсрэг зета яваад. За дараа нь Guangzhou Gaming. За энэ нэг хятадын баг байсан. За энэ дэмүүлээ Axe гэх энэ хоёр баг үзэх юм байна. За дараа нь Virtus Pro эсрэг RLGC гэдэг баг. За тэгээд Boost гэж энэ багийг ер нь нэлээд сонссон. Энэ ер нь бол нэлээд сайн баг байх боломжтой гэж бол ойлгосон. За тэгээд Lyon eSport. За ерөнхийдөө эхний өдрийн тоглолтууд бол нэг 4 баг бол ингэж биш ээ 4 тоглолт бол ингэж явах юм байлээ. За манай нөгөө зооныгоо одоо тайлбарлал тий. За зоонд бол одоо сэлгээний 2 тамирч байх шиг байсан. Мура Айзен гэж энэ хоёрыг одоо сэлгээгээр оруулж ирсэн гэж би ойлгосон. За тэгээ коучер бол Summer. За Summer-ыг та нар одоо ер нь ES-д ажиллахаар мэдэх бах. Кастер хүн байгаа. За тэгээд кастлж явах үедээ манай team зон манай баг гэж яриадсан. Би тэгээс ойлгохгүйс чи коуч байсан бэлээ. Энэ дэр бол коуч л гэсэн байгаа. За тэгээд энэ өнгөрсөн жил бүрдсэн баг. За тэгээд бүрдүүлэнгуудаа ES-ний National Championship-д одоо бэлдэж орж ирээд тоглосон байгаа. За нэг иймэрхүү л. За тэгээд тэмцээнэ үзэл. За тэмцээн дуусны дараа за би нэг юу хийнэ. Тэмцээний таймыг таарч хүргэх болно. За баяртай guys.